баригдсан байгаа объектийн дураараа ирээд нураана гэж бодох үед. Ажиллаж болохгүй бол тэгээд одоо халамжийг нэрв шилжих юм болов уу яах юм бол. Энэ бол газартай гэрчлэгээтэй гэрээтэй. Чингэлтэй дүүргийн 1-р хороо бидний ард харагдаж байгаа одоо цэцгийн дэлгүүр, thrift shop, гар утасны 2 лангуу мөн bubble tea-ний газар байна. Яг энэ байршилд байгаа энэ 5 аж ахуйн нэгжийг одоо үйл ажиллагаагаа явуулаад байж ахт нь өнгөрсөн 5 дахь өдөр мэдэгдэх хуудас ирсэн байгаа юм. Зөвшөөрөлгүй нийт эзэмшлийн талбайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төцнүүдийг нураагаад байгаа. Яг түүн шиг энд байгаа үйл ажиллагаа явуулж байгаа газруудын одоо бизнест нь халдах чинь үү? Яг яагаад нураах чинь вэ? 3 сарын сүүлээр гэрээгээ хийгээд тэгээд 4 сарын 11-ээс үйл ажиллагаа эхлэхээр тохироод гэрээгээ ихтэй төлбөр тооцоо хийгээд орж ирсэн. Одоо энэ чинь туристик гэхээр энэ газар нь яг хэний хэмжээтэй вэ? Одоо та бүхэн турист байгаа энэ хүндээ ингэ нураах шаардлага ирчтэй яах вэ гэж юмсан уу? Ярьсан тэгсэн чинь дахиад нэг өөр хүнтэй яриад дугаар өгöd байгаа. Тэр хүнтэй уулзах шатаагүй л байна. Өнөөдөр өдөөс хойш уулзах баг. Тэгэхээр газар нь зөвшөөрлөхгүй буруу зүрх газар байвал тэгээ одоо нураахаас үрээ. Гол нь тэгээд биднээс өгж байгаа хугацааны амар инээдтэй. 5 дахь орой өгсөн мэдэгдэх хуудас нь хагасаа мөцсөн амралтын өдөр тарж байгаа шүү дээ. Тэгээ нэгд өдөр буцаагаад гомдол гаргана гэхээр ч аюу хэцүү болчихж байгаа. Машины зогсоод байсан юм. Машины зогсоодын зөвшөөрөлтөй зогсоод байсан юм бүр. Тэгээ хашаа арга хэмжээ авч байгаа чинь хашаагүй очихооч машины зогсоод чинь байхгүй болчихж байгаа. Зөвшөөрөлтөй газараа тэгээд хашаалахын тулд бидүүс энэ павильон байсан. Гэрчилгээний энэ ингээд сонголцсон. 1569 м квадрат юм байна шүү дээ. Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар тий үйлчилгээ 15 жилийн хугацаатай эзэмшүүлж гэж байна. Энэ гэрээний гэж. Гэрээний гэж. Одоо энэ газрын юм дээр эзэмших хийхийн гэрчилгээгүй, эзэмших хийхийн гэрээгүй сууд дураараа юм бариул юу яа гэсэн байгаа шүү дээ. Энэ чинь бас болгон нэгдүгээрт болж. Энэ бол уул эзэмших газар дээр юм байгаа өөрөө. Шинэ эзэмшил манайх ингээд зөвшөөрлгүй нийт хэлбэр дээр зөвшөөрлгүйгээр заяа ингээд үлдэл байсан байна. Тэгэхээр энэ газрын тохиолдол 50 дахь зүйлийн зөвшөөрөл заасан гэж байхгүй юу? Зөвшөөрлгүйгээр ингээд юу яасан тохиолдолд барилга байгууламж барьсан бусдын эрх шиг үнсэн тохиолдолд давдан буулгана гэдгийг ийм мэдээлэл манайхаас ихний хэлэнд өгч байгаа. Тэгэнгүүт энэ хүн өөрт үнэхээр бичиг баримт юм байгаа бол бид нартай ажиллаж ирээд уулзах хэрэгтэй байхгүй юу? Уулзаад үнэхээр энэ хүн бичиг баримт бол бид нар болохгүй. Бичиг баримттай байгаа энэ та бүхэнд нөгөө систем дээр жишээ нь харагддаг юм уу? Энэ дээр болохоор янз бүр байдаг. Одоо нэг 2018 он систем хөгжүүлэлт хийгдсэн болохоор 18 оноос өмнөх 16, 13 онд ямар нэг олголттой байх юм бол нөхөн бүрдүүлэлтээр зарим хүмүүсийн хороог өгдөг. Тэгээд тэр нэг мэдээлэлээр харагддаг байхгүй. Тийм болохоор бид нар баяраа уулзаад байгаа бичвэрнтэй аваад ирээ гэдгийг шаардлага тавьж байгаа. Өөр бол яг шууд бид нар авто буулгана гэсэн байхгүй. Өөрийнх нь эзэмшил биш мөн байх юм бол чөлөөлөх ажиллагаа явуулахгүй үстэй. Явуулна гэсэн юм. Явуулахгүй. Өөрийнх нь эзэмшил дээр үнэхээр үйлдвэр үйлчлэгээний зориулалттай байх бол явуулахгүй шүү дээ. Өөрийнх нь эзэмшил дээр биш тийм ээ нийт хэлбэр дээр байх юм бол чөлөөлөх тийм ажиллагаа явагдана гэсэн үг юм бол. Тэгэхээр одоо өөрөө над дээр дуулцыг ирэхээр нь тэгээд байгаа бичвэрийг харъя. Өнөхөр бичвэрнтэй бол би заавал тэгээд ямар шаардлага байхгүй нэ. Одоо ингээд систем дээрээ харагддггүй энэ байршлыг ийм хүн эзэмшиж чинь гэдэг нь харагддггүйгээс үүдээд ингээд нэг шаардлага хуудас өгөнгүүт нөгөө хүн миний эзэмшлийг нураах чинь гэж бодоод иргэдийг айдас тавтуулаад байна л да. Энэ тэр бол яг нөгөө систем хөгжүүлэлтөслөө тодорхой хэмжээний тийм байгаа. Гэхдээ энэ хүнд үнэхээр тэр систем хөгжүүлэлтөс 2018 оноос өмнө тийм бишг хэмжлэгээ авсан тийм хүн бол би аваад ирэх гэж байгаа байхгүй юу? Харин эсрэгээрээ авчираад харин түр програмд оруулж авч ирсэн юм чинь. Энэ газрын алба өөрсдөө за энэ хүн байна. Жишээлбэл энэ даваадорж гэдэг хүн нададтай холбогдож ямар нэгэн байж байгаа шүү дээ. Ягаад та нэг шаардлага хуцаа аваач гэдэг юм бид шаардлага хуцаа танд бичиж юу гэж надад өгөх хэрэгтэй байхгүй надад. Эднээс тэгвэл эднээсээ божигнуулж заашиж байгаа байхгүй. Тэгээ энэ зөвшөөрлгүй эднээс нөгөө зөвшөөрлгүй түүцний чиглэл юм бол түүц одоо нэг ямар ч зөвшөөрлгүй газар барьсан юм шиг л ойлгоод байна шүү дээ. Тэгээд надад энэ бол газартай гэрчлэгээтэй гэрээтэй